суурь нь тусгаар тогтнол. Тусгаар тогтнолгүй орны төрийн бодлого, эдийн засаг, хууль, шүүх гээд бүгд л хараат байдалд байдгийг чи надаар хэлүүлдэггүй сайн мэдж байгаа. Шүүмжилсэн бүхэн сайн, шүүмжлүүлсэн бүхэн муу гэсэн үг биш. Шүүмжлэх шиг амархан зүйл гэж үгүй. Харин алдсан ч алдаагаа засч чадах, улс төрийн тэнхээтэй шинжилэлт хийх зоригтой байна гэдэг хэцүү. Монгол хөгжих асар их нөөцтэй орн. 20-30 жилийн дараа манай номын шиг хүүхдүүд энэ орныг авч явна. Тэр үед залуучууд эрүүл, өндөр боловсралтай, олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай, өргөн цар хүрээний мэдлэгтэй байх ёстой. Дунд сургуулийг бид зөвхөн мэдлэг олгодог газар гэж боддог. Гэтэл сургууль чинь хөгжлийн төв байх ёстой. Ааштай юу да? Улс орон мөнгөтэй боллоо. Мөнгөтэй болох гэж байна л гэцгээхий. Гэхдээ хүнд эрүүл мэндээс илүү үн цэнтэй юм гэж юу аах вэ? Эрүүл мэндийнхээ салбарт дөрвтэй сайхан шинжилэлт хийчихмээр л байгаа юм да. Үнэхээр эх орондоо үнэлэгдээд, дэмжигдээд, боловсрол олж яваад сайхан амьдарч байвал заавал гадаад явах ч хэрэг алга. Хөгжлийн дөрвөн тулгуур болох хүний төлөөх нийгмийн бодлого, байгаль экологи, эдийн засгийн хөгжил, шударга, ардчилсан засаглалын бодлого стратегийг агуулсан хөгжил дагуулах хүн төвтэй мөрийн хөтөлбөрийг ард түмэндээ төлөвлөж байна. Монгол ардын нам